Надад өөр сонголт байгаагүй гэж хэлэхдээ дуу хоолойныхаа хатуу хөрөнгийг нөөж чадсангүй. Үнэн дээр миний хэлхийг хүссэн үг бол та нар ихэнх өдөр гэрээсээ ч гардаггүй. Би л гарахгүй бол бид бүгдээрээ үлбэрч үхнэ. Би л анд явахгүй бол бүгд үхнэ. Hi guys. Би нэр оройд энэ намыг уншиж байгаа. Тэгээд дунд нь орсон байгаа. Тэгээд цаашаа дахиад уншаад юу болохыг мэдмээр. Тэгээд үнэхээр сонирхолтой ном. Өргөс ба сарнаа хошуу гэд Боловсрол хэвлэлийн газраас саяхан гаргасан манай Азар намын эхлэлгүүрийн бүх салбарт бас хөдөлталж байгаа. За тэгээд англи нэр нь болохоор A Court of Rose and Thorns илүү A Court of Thorns and Roses илүү. Тэгээд Америкт бүр ингээ бүүн болж байгаа. BookTok-оор viral болж байгаа, тренд болж байгаа номнуудын нэг. Тэгээд энэ номноос нийт 5 цуврал англи хэл дээр гарсан байгаа. Одоо дахиад 6-7 дахь цуврал гарч байгаа юм билээ. Тэгээд үнэхээр сонирхолтой. Би дараа нь гоё номын тухай ярьж өгнө. За ингээд одоо ч хэдэн сар байлээ. Тэгээд илүү төвтэй юм ярилтгөө 3-4 сард юу авснаа харгалаа. Би ч тэгээ ер нь ингээд хаадсан чи айгүй цөөхөн юм авсан байна. Ер нь авдаг юм бодвол тэгээ айгүй баяртай байна. Тэгээ та бүхний харж байгаачлан миний малгай ирсэн. Yes. Би өмнөх влог дээрээ бас хэлжсэн энэ малгайг би 3 сарын сүүлчээр баг авах гэсэн нэрэл тэгээ 3 сарын сүүлчээр би энэ малгайг авсан. Тэгээ би бас 3 сарын 20-оос 31-ний хооронд Шанхай руу ажлын тамилт дээр явсан байгаа. Бээжин, Шанхай, Ивүү гэд 3 хот гарсан байгаа. За тэгээд намайг Шанхай явсан аваад миний малгай маань бас Монголд ирээд энэ малгайгаас авиргаа байна. Тэгээд энэ малгайны маань хувьд гэвэл би Табоос авсан. 40 эдэн яана гэж хэлсэн. Тэгэхээр нэг 20 эдэн мянган төгрөг болсон гэсэн үг. Тэгээд малгай маань карго нэрээ өнгөө ирсэн. Яагаад вэ гэхээр би нөгөө нэг цагаан малгайтайгаа хамт авах энэ хоёр 99 оноос дээшээ болоод тэгээд 99 оноос нэрээ дээшээ хүргэлт одоо Табоос юм захиалвал яг тэр нөгөө 99 он гэж бичсэн баануудаас захиалвал хай карго дээр өнгөө ирдэг. Ямар ч тийм ачааны мөнгө өгөхгүй гэсэн үг байхгүй. Тэгээ Монголд очиж ирэхэд өнгөө авдаг байгаа. Тэгээ би энэ малгайг өнгөө авсан гоё байгаа зү. Мэдээж хоёрт бол миний энэ цамц байгаа. Тараа. Тэгээ энэ цамцыг болохоор би Шанхайд байдаг One Moment гэдэг дэлгүүрээс авсан нэрээ. Тэгээд энэ дэлгүүр бас айгүй сонин заяа. Юу сонин вэ гэхлээр бүх хувцас нэг сайз. Free size гэж байдаг шүү дээ. Бүх хувцас нэг size. Ямар ч тийм илүү жижигхэн size ч юм уу, илүү жоохон том size мас тийм байхгүй. Бүх хувцас нь бүгдээрээ нэг size. Тэгээ энэ цамц маань цээж хэсгээр багтж байгаа. Тэгээ би өнөөдөр энэ цамцаа энэ малгайтайгаа хамтдаа тэгээ мэдээж Лүжэнээс авсан корсеттойгоо хамтдаа ингээд хослуулаад өмссөн байгаа. За мөн доор нь silky бүхтэй хамт өмссөн байгаа. Тэгээ айгүй хөөрхөн харагдаж байгаа. Гэхдээ би корсеттой тулхтал нь өмссөн болохоор жоо амцглаа тий. Корсетто тайлаа тий. Гоё юм. Тэгээ үнэхээр үзэсгэлэнтэй корсет байгаа. Лүжэнээс авсан корсет маань байгаа. За ямар ч гэсэн корсетто тайлаад суучих. Тэгээд малгайгаас тайлчих. Энэс юм гэрэм болсон. Тэгээд угаана. Малгайгаас тайлчих. Эвтэйгэн суучих. Нэгэн влог хийж байгаа юм чаа. Тэгээд үнэхээр гоё малгай. Юу гэмээр ч юм дэ нэг тийм хатагтай малгай, леди малгай. За. Тэгээ Шанхайгаас авсан юмнууд байна. Тэгээ хамгийн ихэнд би энийг танилцуулмаар байна. Би энийг болохоор Бээжингийн нэг эхлэлгүүрээс авсан юм. Юу байлаа да? Үгүй. Шанхайгаас авсан юм байна. Тэгээ Flower Nose-ыг бас мэдгүй хүн бас цөөхөн маш алдартай брэнд хятадд байтугай дэлхийд дахинд бүүн болж байгаа. Ялангуяа тэр савлгааны үед гэвэл маш тийм те ихэмсэг, fancy хөрхөн. Oh my god. Энэ болохоор юм өнгөгүй пудр байгаа. Translucent powder. Тэгээ доотлол дээр доотлол дээр нөгөө юу нагаа? Порлон нагаа. Порлоны доотлолт нээгээд тэгээд ийм зүг байхгүй. Гаяа цэлэнийг бүтээчихээ. Тэгээ би энийг болохоор Монгол мөнгөөр 80 эд мянган төгрөгөөр авсан. Нэг 168 юан байлуу. Тэгээ би нөгөө нэг Табо дээр байдаг Flower Nose-ийн дэлгүүрээс харсан чинь хямдраад 110 юан болцсон байсан. Би тэгээ за яхаа би өөрөө авсан юм чи ингээд өөрөө ингэж байрч мэдэрч кассан дээр бичүүлж явах надаас айгу кайфтай байсан. Тэгээд ийм гоё маш ихэмсэг пудртай болсон. Тэгээ энэ пудрээрээ 100 гарнаа. Тийм бол энэ зүйлтэй. Энэ бүр үнэхээр гоё зүйлт. За би яг таад ингээд ингэж харуулъя. Энэ яагаад гоё зүйлт вэ гэхээр энэ асаа нөгөө нэг одоо өмсөж байгаа энэ топноос авсан зүйлт тахгүй One Moment гэдэг дэлгүүрээс авсан. Тэгээ энэ ингээд нээгддэг. Ер нь эдний дэлгүүрүүд айгу тийм классик стайлтай байдаг.
Oh my god. Нээж чаддгүй. Тэг ингээд хоёр нэгдээ дотор нь ингээд зураг мураг хэвлүүлээд наах болчтой. Хөөрхөн байгаац энэ зүйлтний үед тэгэл харьцангуй хямд 25,000 төгрөг байсан. Монгол мөнгөөр нэг 50 гаруй юан байсан санагч чинь. Тэг энэ цамцны үед гэвэл 120 юан үлээ 130 юан байсан. Тэг би нийлүүлээд тэглгөөс авсан байгаа. Үнэхээр гоё. Энэ цамцнаас амар гоё ааз. One moment гэдэг би табаатар байсан чи табаатар дэлгүүр нь байдаг юм билээ нэрээ. Дараа нь дахиад гэтээ бас энэ дэлгүүрээс штэ. Одоо дахиад өөр хувц авбал ер нь багтах тийшээ юм билээ. Би ч бас дээгүүрээ ингэж чихэж өмсөж байгаа штэ. Айгуу нэг тийм X ч юм уу XS төрлийн хувцнуудтай юм билээ. Тэгээд бүгдээрээ нэг сайт нэг арьцсан баштай. Тэр нь жоо хэцүү байсан. Тийм байна. Гэтээ миний савс ийм крем төрхтөг энэ чи юу гэдэг вүлээ? Сандгүй. Ямар ч гэсэн юм порлоо авсан. Крем төрхтөг порлоо. Тэгээ хоёр порлоо аваад нэг нь би хүнд өгцөн. Энэ нөх нь одоо эргэлж байгаа. Тийм хөөрхөн жижигхэн самаавтай. Тэгээд том порлонууд хэрэглэх гэхээр миний кремийг айгу идээд уугаад байгаа санагдсан учраас миний согоос юм асан. Тэгээ миний согоснос хятадын минийс амар хөөрхөнтэй. Үнэхээр хөөрхөн юмнуудтай. Монголын минийсод яг тийм хөөрхөн юм байдаг байхгүй. Хятадын минийсод бол айгу гой юмнууд гэднүүд болоо мөнгө өрмөр гой юмнууд зөндөө байсан. Тэгээ яаж гисэн юм хэрэгтэй юм бол авсан. Хэрэггүй юм бол аваагүй. Окей. Тэгээ дандаа гоо сайхан юмнуудаас нэрээ танилцуулаад явчих. Би тэгээ эргэж ирээд миний хамаг юм ер нь дууссан. Тэгээд миний Т нас дууссан байгаа. Би нэрээ харуулъя. Нөгөө миний Cloud9-аас авдаг Daisy-гийн энэ одоо миний баг 7 8 дахь Т нөха. Тэгээд Т чинь бас тийм амар хямдхан Т биш шүү дээ. Миний хувьд л үнэтэй заяа 70 хэдэн мянган төгрөгийн Т. Тэгээд яг миний хэрэгэлдэг өнгөнүүд нь дуусаад хэрэгэлдэг өнгөнүүд маань үлдсэн. Тэгээд би дахиад авах гэсэн чинь ер нь яг тэр өнгө нь ирэхгүй байгаа, удахгүй ирэх байх гэдэг учраас би энэ өөр өнгөийг нь авсан. Энэ нь болохоор 28 юм байна. Бор баагаа гинэ brown beer гэх. Тэгтээ яг энэ өнгөнүүд нь яг бор гэхэд бас хэцүү заяа. Тийм ягаан туяатай гэх юм уу? Ер нь айгу тийм ягаан туяатай. Тэгээд ганцхан саатай юм тийм яг яг. Гэтэ бас болно. Тэгээ би дандаа энэ нөгөө дундын өнгөнүүдийг ашиглаад байгаа байхгүй. Арай жоохон бордоо өнгөнүүдийг нь ашиглаж бодож байгаа. Тийм байна. Тэгээ ямар ч гэсэн таалагдсан брэнд маань учраас өөр өнгөийг нь сэргэлсэн бас. Яах вэ? Гэхдээ яг нөгөөх маань бодвол тийм бас тийм гоё биш заяа. Нөт косметиксоос нэрээ би энийг авъя гэж айгүй олон сар бодсон байхгүй. Тэгээд авахгүй байж яж байгааг юм авахар шийдээ. Тэгээд нөт сая хямдрал зарлцсан харна очиод авсан. 7 жилийн нойн болж байгаа гэж 17% хямдрал зарлцсан байсан уу. Тэгээд энийг авсан энэ болохоор нэг 50 мянгаас хямдраад 40 мянга болцсон байлгүй яалаа. Тэгээд насны сүудэр байгаа зү. Айгүй гоё гардаг. Надад өнгө нь айгүй таалагдж байгаа. Айгүй тийм дулаахан өнгөтэй. Тэгээд айгүй том. Тэгээд над руу нэг охин нөрөө энийг 5 жил хэрэгэлсэн гэж бичсэн за. Тэгээд би бол 5 жил хэрэглэхгүй хаа. Би бол өсрээд 1 жил хэрэглэл надад бол их хугацаа. Яагаад вэ гэхээр би жижиг сүудэрнүүдээ баг 1 сарын дотор хэрэглээд дуусчдаг. Тэгээ би бол будгийг амар сайн хэрэглэдэг. Би бүр нөгөө нэг hit the pan гэж ярьдэн шүү дээ. Бүр доотлын төмөрнөн gaаж иртэл нь хэрэглэдэг төрлийн хүн байхгүй юу? За тэгээ Сизаныгийн ийм пудр манай ихч надад бэлэн төгсөн. Энэс айгүй гоё пудр. Бас мөн өнгөгүй пудр. Арай жоохон юм үзмээгаа өнгөтэй улаалтыг гардаг гэсэн. Тэгээ бас нөхцөлтийг дагсаар байлтай. Тэгээ Сизаныгийн сам аюу гоё минимал гоё агааз. Тэгээ би нөгөө нэг энэ ганган пудраас хаяа авч явахгүй үедээ тий эсвэл нөгөө гайд мат хийж явах үедээ ч үгүй юм тийш явах үедээ Сизаныгийн энийг авч яваад байгаа. Энийг авсан. Сармасны бодог. Энэ аюу сайн сармасны бодог байлаа заяа. Энэ ингээд уртсахдаг, дэрвэлэгдэг. Тэгээ би сая сармасаа наахаас өмнө сармасаа бодож байгаа. Тэгээ миний сармас баг хийлгүүлсэн юм шиг амар гоё урт болж исэн. Тэгээд надад энэ үнхээр таалагдчихж байгаа. Энэ тэгээд нөт дээр бүр амар хямдарсан байсан. Хит болцсон байлаа. Ямар ч гэсэн 50-аас дээшээ хямдарсан байсан. Тэгээд 17,000 ч үлээ 20 мянга ч үлээ яварц тийм болсон. Тэгээ аюу сайн амил надад бол маш их таалагдсан. Ер нь нөтийн юмнууд гоё гоё би нөтийн юм дуртай. Тэгээд нэр нөтөөс ийм бэлэг өгсөн. 7 жилийнхэн 8 болж байгаа гэдэг юм гоё гоё бэлэг өгсөн. Энд нь болохоор Vani Das. За тэгээд маск. Өөр юу байлаа? Өөр нэг юм байсан нэг би хэрэглээд баг дууссан баха. Задлж үзээд. Тэгээ ийм хөргөн бэлэг өгсөн. Маа найз нэр надад юм төл өгсөн. Тэр хөргөн маа. Жаку баярлаа.
энэ цүгэнд зүүдийг энэ тэл зэ амар хөөргөн яага. Hello. Өнөөдөр би өмнөх влог дээр энийгээ харуулж чадаагүй. Тэгээ та хэд харуулъя. Яагаад гэхээр би будагныхаа сая гэртээ аваад ирсэн. Тэгээ өмнөх влог дээр харуулжсэн нөгөө нэг юм пудерний ийм парламент авсан гэж хэлсэн шүү дээ. Нудаг пудерний. Тэгээд аюу хөөрхөн байгаа. Эднэр аюу хямдхан авсан бас пиндодоос авч ирсэн миний өмнөх пудернийх байна. Тэгээ би нийлүүлээд ингэж хийчихэж байгаа. Тэгээд нүрэ будаж явахтай аль нэгэн зааван болчингууд таад ингэ шинийг гаргаж ирээ. Тэгээ бөөгнүүлж байгаа угаачдаг байхгүй надад тэрний аюу ам үүдэг. Тэгээ аюу амархан ч угаагддаг ер нь бол. Нэрэ майлтаас энийг авсан сезонаас гинэ. Тэгээд би бол маш олон primer base хэрэглэж үтсэн хүнийхээ хувьд дэлгэхэд миний арьсан тохирч байгаа хамгийн base сонголт бол майлтын энэ л энэ да base. Тэгээ аюу гоё чигшүүлдэг. Тэгээ миний будагнуудтай миний бусад бүх бас мастаа маш сайн зохицдог. Яг тийм усан гэмээр хэрэглэхээс өмнө зэгсрэх хэвээр. Энэ нэг бас аюу дажгүй үнэтэй зэн чи 20 хэдэн мянган төгрөг. Энийг авсан байгаа. За би энэ нөгөө тосон цэвэрлэгчний ягааныг нь хэрэгжилж ирсэн шүү дээ. Тэгээ миний ягаан маань дуусаад энэ болохоор илүү гүн цэвэрлдэг гэсэн гүний бохирдлыг бас цэвэрлэхээс гадна аюу сайн будгийг хайлуулдаг гэсэн учраас шарыг нь авч хэрэгжилж үзэхээр шийдсэн байгаа. Тэгээ Софтимогийн энэ гүн тосон цэвэрлэгчийг авсан. Каттас нэрээ яг хаттад татсан чи өсний гээл маань дуусаад тэгээд хятадны 7-Eleven байлуу Lawson ялаарсан тийм convenient дэлгүүрээс энийг авсан. Энийг 22 байна маа гэсэн бахныг 10,000 төгрөг болсон. Тэгээд Gatsby-гийн энэ бүр чулуу шиг хатуу болгодог заяа үсийг бүр амар юм бэлээ. Миний өмнөх гэлнүүдээс ч илүү амар. Тэгээд миний санаж байгаагаар энэ албан ёсны эрхийг бас mild оруулж ирдэг шиг санагдчихэв. Тэгээд хятад ингээд хамгийн миний аминд харсан зүйл бол Ellipse-ийн усны бүтээгдэхүүнүүд байсан байгаа. Яагаад вэ гэхээр хятадын ус нэг тийм юу ч хэлэх юм бэ? Айгу тийм хатуу штэ. Ер нь би ингээд хятад юм ер нь гадаад явж хат миний арьсан дээр ч юм миний ус ингээд хурааш гадаад тохиолдол амар их байдаг. Тэгээд би ийм усны маскууд айгу авч явдаг. Тэгээд надад Ellipse-ийн энэ усны маск бас амар таалагдсан. Энэ нэрээ Таиландад айгу алдартай юм л штэ. Индонез брэнд байгаа. Тэгээд яг үсээ угаасныхаа дараагаар үсэндээ түрхээд одоо ангижуулагч аваад хэрэглэн гэсэн үг байхгүй. Гэхдээ энийг бас хуухандаа түрхээд ингээд массажлт юм билээ. Ангижуулагч бол хуухандаа түрхдэг шүү. Тэгээд үсийг маш гоё зөөлөх болгохоос гадна Ellipse-ийн бүх юмнууд нь амар гоё нэртэй амар гоё нэртэй нэг тийм тоорын ч юм уу цэцгийн ч юм уу нэртэй. Тэгээ амар хөргөн ягаан баад тест. Тэгээд бас энэ үсний таснууд байгаа би нэг айгу хайрлж хэрэглэж байгаа. Ellipse-ийн бүтээгдэхүүнүүд ер нь үнийн хувьд бол боломж. Ер нь нэлээд боломж. Одоо энэ л ихэд нэг 9,000 төгрөг үнэтэй иддэг санагдаад байна. Энэ үсээс бас аюу гоё тас үсээ жоохон чихтэй ахтана. Яг хатаач ахтана ингээд үснийхаа үзүүрт түрхээд өгвөл аюу гоё гялцдгаас гадна ингээд нөгөө нэг цахилгаанжаад байдгүй тэр нь аюу гоё. Тэгээд миний өмнөх нутаг пудрууд маань тэгээ Монголд ирэл дууссан. Тэгээ би буцаад Digim Beauty явж энэ пудрыг авсан. Тэгсэн чинь Digim Beauty-ийн ихэнх салбарууд дээр яг энэ өнгөнд дуусаад тэгээ би Tara Center-т Digim Beauty-гээс авсан 33,000 боллоо 32,000 төгрөг болсон. Ер нь айгуу дэжгүй үнэтэй. Тэгээд яг ийм нүрийг Instagram фильтр өгөх юм шиг тийм болгодог. Угаасаа by filter гэдэг тийм нэртэй пудр байгаа. Тэгээд Digim Beauty-ийн нэг альбас нэрхийг нь оруулж ирж чад бис үнэхээр баярлж байна. Надад байна штэ маш олон цагаан зүйлсүүдийг таад мэдж байгаа. Цагаан цүнх, цагаан гутал, цагаан хуц те. Тэгээд миний цэвэрлж чаддаггүй царийн ганц зүйлсүүд энийг гэвэл миний гутал цүнх 2 байдаг. Би нэг гутлаа нэрээ гутал цэвэрлэгэнд явуулсан байгаа. Нөгөө нэг анжилны волошин нэгэн цагаан гутлагаас тэгээд би тэрийг гутал цэвэрлэгээр явуулсан байгаа. Нөгөөх нь болохоор энэ зөв. Тэгээд би энэ зөвхийг өөрөө амар сайн цэвэрлсэн. Энэ ингээд халтар болоод би бүр ингээд бүх юмар үрээд үнэхээр чадахгүй байсан аахгүй. Тэгээд би лакан гутлнуудаа юугаар цэвэрлдэг байсан гэж. Би лакан гутлнуудаа тоноор цэвэрлдэг байсан юм. Тэгээ энэ бол хүн болгоны бас мэдж байгаа хак баха. Тэгээд би тэгж заахгүй. Лакан гутлнуудаа би тоноор цэвэрлж байгаа юм чинь би цагаан цүнхнүүдээ яагаад хөвөнд тон шингэж байгаа цэвэрлж болохгүй. Тэгээ ингээд хөвөнд тон шингэж байгаа цэвэрлэхээр дээр нөгөө тоос тороо те ингээд бүх юм амар сайн цэвэрлдэг. За ерөн цүнхийг амар сайн цэвэрлдэг. Гэхдээ би ягаан цүнхэн дээрээ туршиж үзээд фейлцсэн байгаа. Та хэд тааруулъя. Ягаан цүнхнүүдээ маш сайн цэвэрлж учраас ягаан цүнх маань ч гэсэн айгүй гоё болох байх гэж цэвэрлсэн чинь юм болцсон. Одоо энэ ягаан цүнх маань ингээд нөгөө бейс өнгө буюу цагаан өнгө ингээ гадарсансан. Тэгээ бүр ингээд хуучин дээр нь бүр амар хуучирсан юм шиг
болгоцсон. Ер нь ацтоноор юм өнгийн цүнх бол цэвэрлж болохгүй мэлээ шүү. Бити начиг байгаараа. Ер нь тийм цагаан багаан цүнхөө цэвэрлэхэд л зүг. Тэрэ тонер манд басаад Cloud9-аас ийм тонер авсан. Тэг миний өмнө хэрэгжилсэн тонер. Тэгээ сая бас нэг хямдарч болоод би Cloud9-аас бас нэг чигшүүлэх 2 бүтээгдэхүүн авсан байхгүй. Тэгээд таараа уучраас ажлынхаа үнэндээ зарцсан. Айгу хурдан зарсан да. За одоо ингээд гольч мөглөл рүү орцгоё. Тэгээд энэ хөөхөн тэ нэгддэг зүрхэн зүйлтнээс мань гадна би каттаас энийг авсан байгаа. Би энэ бүр үнэхээр гоё гялцж байгааз бас юм зүрхэн зүйлтэй хаа. Би ер нь зүрхтэй юмд айгу дуртай байна. Зүрхтэй эмэг. Дэнээс хятад авч ирсэн шүү би нэрээ. Зүрхтэй эмэг, зүрхтэй зүйл, дахиад нэг зүрхтэй зүйлт. Тэгээ би энийг Монгол мөнгөөр 138,000 төгрөг болсон. Тэгээ би нөгөө картныхаа юг харж хахад янаар хідэлээ 200 хэдийн ван авсан баха. Тийм 138,000 гэдэг чинь. Тэгээ энэ болохоор мөнгө зүнг биш нөгөө зэвэрдгүү ган төмөр stainless steel. Тэгээд энэ дунтлын нь болохоор Swarovski шигтгээд зарсан хүн маань хэлсэн байдаг юм. Тэгээд хятад ийм брэндүүд зөндөө л идэв мэлээ. Одоо энэ тэгэхэд Stars Plan гэдэг айгүй хөөрхөн сав батлаа болтой өгсөн. Эндэд айгүй таалагдсан. Тэр ягаан шиг тэмхтэй айгүй хөөрхөн байгаа. Тэгээд надад яг энэтэй тохирох бугуйч бүгч хоёр бас байгаа. Байгаа ч гэжтэй. Би өмнө нь малгайтайгаа хамт цагсан байсан бас нэг хоёр зүйл байсан. Тэр нь юу вэ гэхлээр миний Swarovski-гийн бугуйч бүгч хоёр байгаа. Би энэ бугуйчийг 2 жил баг 2 жил мөрөгдсөн зай авахын тулд тэгээ ингэж цасанцтай ингэж зүгтдэг хөрхөн маад бүгжнээс амар хөргөн зай бид бүгжин харуулъя. Энэ яг нөгөө нэг хунт нуурын Барбигийн хунт нуурын нөгөө нэг одотын зүгдэг толгоон дээр зүгдэг чулуутай амар адилхан бааз. Тэг яаж гэсэн хүсчихсэн бугууч бүгч хоёроо авсан. Тэгээ энэ маань саяны энтэй айгу сайн тохирч чадсан. Тэг би энэ хоёрыг бол байнга зөөхгүй би яг зүгээр 100 гарахтаа ч юм уу тий гэд найзууд майзуудтай гарахтаа ч юм уу ямар нэг юмд явахтаа зүг гэж ер нь бодож байгаа. Айгу хайрлаж байгаа. Тэгээ энэ хоёр маань айгу олон юмнуудтай ирсэн. Би тэгээ зарим юмнуудыг хайцсан байгаа. Тэр нь юу вэ гэхэлэр одоо нөгөө нэг арчиж байр халчуурн за тэгээд бичгэн за тэгээд 2 3 удаа заа одоо эндээсээ ингээл нөгөө dust bag гэж ярьдэн штэ нөгөө нэг юм тооснаас хамгаалахууд тэгээд дээрэс нь хайрцаг нь тэгээд дээрэс нь хайрцгийг нь хийх дахиад нэг хайрцаг тэгэнгүү тэрэн дээр нь дахиад нэг юм цаасан тормор гэд балиар их юмтай ирсэн. Тэгээд ихийг нь би хайцсан байгаа. Нөгөө нэг тоосны ут болон юу хоёрыг нь арчих халчуур хоёрыг нь үлдээгээд бусдыг нь хайсан. Бүр амар их юмтай ирсэн учраас тэгээд би энэнийхээ хоёр нь юмыг хайцсан. Айгу гоё. Айгу гоё байна. Манай гэрийнх намайг юм авсныг мэдэхгүй байгаа. Тэгээд зэхийг юм танилцуулсан байна. Тий. Энэ бол яг өчигдөрхөн каргоор ирсэн. Миний өмд байгаа. Тэгээ би энийг Пиндодоос авсан. Айгу Пиндодоос айгу дажгүй үнэтэй. Би таад нэг өмсөж байгаад үзүүлнэ. Бас тийм нэг low rise jeans байгаа. Ер нь хүүснээс жоохон доогуур. Тэгээд товчгүй ийм нөгөө нэг юм үддэг юмтай гэх юм уу. Айгу суул айгу урт өмд байгаа. Ер нь нэлээд урт. Тэгээд би доор нь өсгөд хутлааслаас өмсвөл сүүл маань нэлээд гоё харагдах байсан. Ийм джинс асан байгаа. Тэгээд үнийн сандгүй айгу дажгүй үнэтэй байсан санагдчихэв. Тэгээд надад нэрээ ийм бэлэг ирсэн шүү дээ. Би та хэдэд бас харуулъя. Өнөөдөр миний өмссөн йогийн цамц байна. Тэгээд би 5 сараас буцаад ер нь йогдоо явж эхлэе гэж бодож байгаа. Энэ үнэхээр гоё йогийн цамц айгу гоё материалтай та хэд нэр энэ дэлгүүрээс бас захиалах боломжтой. Надад бас мөн айгу маш гоё амьснууд явуулсан. Би данч даалт хийсэн санахгүй байна. Тэгээд 5 сард гаргаж ирээд өмснө маш гоё амьснуудтай. Тэгээд айгу гоё тийм гүнжин гэмээр йогийн хуцнуудтай байсан. Энэ замсын хувьд бас айгу гоё баярлаа. Нэр миний юу өөрчлөгдсөн бэ?
Миний хөмсөг өөрчлөгдсөн байгаас те та хэд миний хөмсгийг юу байдалаа? Хөмсгөө засал масуул гэд зөндөө тийм комент үлдээсэн байсан. Тэгээ би хөмсгөө засуулсан байгаа. За би өнөөдөр өөрийнхөө хамгийн арах дуртай Your Femi салон дээр очсон. Тэгээ Femi салон миний хөмсгийг амар гоё янзалж өгөөд тэг хиймсэн байгаа. Сармасны хийм бас хийлгсэн байгаа. Миний сармас бүр тэг хөмсөг маань бас айгүй гоё болсон. Миний хөмсөг нэрээ будаагүй байгаа шүү дээ. Би хөмсгөө будаагүй байгаа за. Айгүй байсаад тэг хийм хийлгээд тэгээ дээрэс нь цараа ёо би яг ийм цагаан френчтэй мөртлөө ийм цэгэн хумс хийлгүүлмээр цэгэн полка дот гээд яг ийм хумс хийлгүүлмээр байсан. Тэгээ би хумсаа сангалттай амраасан байгаа. За баг 1 сараас хойш амраацсан уу тий. Тэгээ хумсаа 3-4 сар амраасны эцэст хумс хийлгүүлсэн айгүй гоё. Тэгээ энэ дээр айгүй хөөрхөн цохтой байгаа зү тэгээ надад ийм 2 хос цох хийж өгсөн. Соо хөөрхөн. Тэгээ таадас хумсаа гоё янзлалмаар ивэл Femi салон дээр очих боломжтой байгаа шүү. Тэгээ цагаан аваад очоорой. Тэг хамгийн гоё юм миний хумсыг маш гоё юм жигд нягт хийж өгсөн. Ямар ч далиж мэлисэн юм байхгүй. Ямар ч ийштэйс далиж мэлисэн юм байхгүй. Тэгээ бүгдээрээ яг маш гоё юм цэвэрхэн нягт. Ямбар юу гоё байлаа. Тэгээ бүгд Femi салон дээр хөмсөг сармасны хийм маникюр болоод карбоксийн үйлчлэгээнээс орсон байгаа. Миний нүур амар гоё. Миний нүур бүр амар гэлтгонжсэн заяа. Би тэгээ ингээд толин хараад яна миний нүур тослогдсон байх та гэсэн чи тэр тослог бишээ ингээд үйлчлэг хийлгэсний дараах юм гялтгансан арьс байсан за. Тэр үнэхээр гоё байсан. Тэгээд карбоксийн үйлчлэгээнээс нэлээд олоодаа авбал арьс маань бүр гоё болох болов гэж би бас бодож байна. Өнөр ийм турка авсан. Айгу гоё турка байгаа. Шивэстэй юм шиг. Тэгээ би 2 төрлийн турка авсан байгаа. Нэг нь болохоор ийм цагаан, нөгөөх нь болохоор биений өнгөтэй. Тэгээ биений өнгөтэйгээ найздаа бэлгэлцсэн. Тэгээ оймс өмс юм шиг ийм турка байгаа. Бас пиндодоос авсан. Юу гэвэл гоё аваад ингэж хэд бүгшөд орчлуулж байгаа харуулъя. Тэгээ бүр энэ хүртэл айгу шүү. Тэгээд ийм баа. Бас яг амар low rise jeans биш бас. Гайхгүй. Тарараа. Влог дээр яриаггүй юм бас зөндөө хийсэн мэт энийг одоо нэмэлтээр харуулахаас. Тэгээ нөгөө цэнхэр юпхний маань цагаан нэрээ ирсэн. Тэгээ би эндүүтцээ юу гоё. Тэгээ бас дотроо юм шорттэй. Nice. Тэгээ ирсэн байгаа. Ямар ч ихсэн final ирлээ. Тэгээ миний көсөдөд бас маш гоё харагдах болов гэж би бодож байна. Тэгжээд дулаархаар өмснө. Тэгээ кейс маань халтраа болоод пиндодоос нэрийн юм кейс авсан. Бас ийм хөл авсан. Энэ айгүй амар хөлөө. Энэ ингээд юм жижигхэн болчдөг айгүй амар агаад. Тэгээ ингээд ийш шаваач боломжтой. Метр 80 хүртэл өндөр болдог. Бас пиндодоос авсан. Ер нь айгүй дажгүй хөл. Тэгээ эндээ ийм Bluetooth юутай. Тэгээ холоос ингээд шууд зураг авах боломжтой гэсэн үг байхгүй. Утсан дээр холбоод энэ ингээд тустаа юу агаад явчихна. Гараа явчихна. Тэгээ юм гэрэл авсан шүү дээ би нэрээ. Энэ болохоор юм мэдрэгчтэй гэрэлнүүд. Тэгээд мэдрэгч нь айгүй рандом аа. Тэгээ ингээ хүн хажуугаар нь явахаар хасч мастай заяа. Би 2-ыг авсан. Энэ байна. Гойгаас тэг ингээд юуг нь артлан салчдаг болохоор. Тэгээ энийгээ болохоор Type C-гээр зэнэглээд тэгээ буцаад ингээ ичж болно. Тэгээ би хосоор нь авсан. Тэгээ бас ийм гэрэл авсан. Энэ болохоор би ацаараас авсан 15,000 гэж байгаа. Тэгээ зайнд дуусчих. Энэ болохоор юм удирдлагыг насаа авч болно. Тэгээд ийм гэрэлнүүдтэй зайнд дуусчих юм яалтчгүй. Тэгээд ингээд наагаа авчиж болно. Дээр нь дарахаар бас хасдаг. За хийхээс. За тэгээд влого энэ хүргээд дуусгая. Надтай хамт исэн үзэгч та нартаас маш их баярлалаа.